Эзэнтэй алтан хүчрээр олзон домгойтон саатаж тулаанаас гарсан байна. Олзон шунаж саатсан хэн боловч цээрлэл үзнэ. Тэдний оронд мухлаа Сведен нарыг баруун жигүүрээс оруул. Алтан хүчрээр нарын олзыг хураагтун. Татаруу төмөрөө мэс хадлуулан манайхныг ихэд хөнөөлөө. Хариуд нь хасар тэднийг шаартал зохив. Яана гинэ? Өөсөнд хутаг гэж тэр өөрөө хэлдэг биш үү? Юун их амгүй. Хэн ч гэсэн дайнд олсон олзоо авах хэрэгтэй. Хаантан хэл сойрох. Зэв ховлоо хоёр бидний олзыг булаач байна. Бид алтан ургийнхан гэдгийг эдэнд хэл сойрох. Дайны олзыг дайснаа дарсны дараа айдж байхад олзон шунсан хэнийг ч бол цаазлыг гэж тохирсон биш үү? Чи юу хэлв? Тэмүүжин чамайг бид их хаанд өргөмжилсөн. Гэтэл чи тийм ээ. Та нар намайг хаан өргөмжлөд тангаргаа хэдсэн тохирсон. Би албатаагүй. Огтсон үгнээсээ бутсан ахуд өөртөө гом. таанх болгон сэрх. Та юунд билгүүтэй шулруулсаа шийтгэв. Татаруудыг сааслах үед цус хасгаруулсан алаан болж манай цэргийн амьс үдсэн билгүүтээс бос. Татарын мөгөлөг чөлөөгнөөс болсон хэрэг. Тэрийг татаруудыг тэрэгний цэн төрөлхийг хоморглон алъя гэсэн нууц үгийг их чирэнд хэлсэн хэрэг. Тэдгүй хүн яаж ярьдгийг дахиад зангаагаар ойлгож болно. Бодлого та өөрөө тэрний юу хийж байгааг үзэж түн. Тэрний ихний налгцсан байна. Тэгээд ийм хэрэг өдөөсөн биз. Ханах, та энийг хараач. Чөлөөгөн. Чи бидний ярьсныг их чирэн дамжуулаа юу? Энэ муугаас өөр хэн байдгийг?
Би бэлгүүдийг зөв шийтгэжээ. Чи юун зогсоо? Хаантанд умдын мараач. Чамайг хэн гэдгүү? Исүгэн. Их чирэнгийн охин билээ. Их чирэнгийн гинэ. За тийм ээ. Исүгэн. Чи буцаж ир. Хаантан минь намайг өршөө. Хэрвээ та хоёр хол миний их чи Исүг авчруулна уу? Исү надаас дээр хаан хүнд зохилдох гоо билий. Би чамайг ир. Хаантан. Та амгалан байна уу? Чи чинь хэн бэ? Исү. Орхны энэ хөндий Алтмөрдийн нуруу тэнийд гэж цэрэг ирсэн сэтгэл сэргэн сайхан нутаг юм ба. Ийм шүү.
Энд бууж хөвч амраах ёслол үйлдвэл ямар вэ? Яа. Раймны бүргийн даралцсан хан эцэг танд дайныхаа улснаас хишиг хүртээ. Тэмүүжин ах юу айлдав? Олдсноосоо хичиг хүртээгээ үү? Бид хишиг гордож 8-ны буургийн авиргыг цөмлөлдсөн биз дээ. Оонче нэлээд хөлтүүрхэж байна шүү. Сэнгэмдөө миний үгэнд баахан жиирэх бололтой. Гэвч би чиний гмийг хэлтэлж олдсны гоо сайхан эм 5-ыг шагнал болгоё. Ах дүүгийн ёс гэж ийм байдгүй. Тэмүүжин чиний үгэнд ёс төргүй юм их зугалцах болж тээ. Сэнгэмчи юунд ийм тэрслэг үг хэлж. Ханахын сэтгэл рүү мистер нүг. Нэг нэ. Үүнээс хойш дарс хэтрүүлэн уухыг цаазал бол захилтай. Нэрэн хайр аргашиг үзвээ. Чухмаа. Хасар дүүгийн хавыг магтъя. Чи өнөөдөр өөрийн хаваар миний бахыг хангав. Чиний өргөсөн энэ чодоо миний нэгэн том өргөөний шав болог. Чамайг ингэдэг. Номгонго. Наадам дээр. Юунд чи энийгээд байсан? Та өөрөө тэрүүн дээр хачин тогтоод байсан шүү. Аа? Ваа! Эцэнтэй. Болохгүй. Эцэнтэй минь. Болохгүй. Эцэнтэй минь. Намгаа. Би баядраг орж
Наймны хөгсөс сапаргын хоромсгийг хургаж авч ирээг. Чамайг авч. Авар хортон тоо. Очсон. Чи юу гэж бодно? Ха? Өнөө шинэ цэргээ засчих нь одоо маргааш өглөө хөдлөе. Хаан эцэг юу гэж болгоно вэ? Тэр зөвөө. Хөгсөө савра биднийг Баядргийн бэлчирт отож байна гэсэн. Би эцгийн чин оронд эцэг болж явдгийн хувьд чамд нэг юм хэлье гэж бодсон юм. Хөөн чамайг ажаад байхад алтан ургийнхандаа атаатан болж болцсохгүй мэт. Чи дөрвөн хөлөг баатарл гэх юм. Тэд чамтай ураг нэгтэй билүү? Боолын заяа хатвчин тусуу. Хамаг Монголд хавтасраас үчтэй нь хэнсэн билээ. Этэл наадмаар хэнийг төрүүлүүлж, хэнийг хөхүүлв? Таны хэлдэг ортой биз. Гэвч идэх эдлэхэд сэтгэл гансан ихэс цалгартах нь олонтой. Миний шударгуу боос шиг үнэн чи иргэдээ төрийн түшиг болно. Хэрх нь хөөн чиний хэрэг. Би сэнгэм та хоёрыг эвтэй найртай яваас айл гэж боддог юм. Юу тач бөөрөнд дэвшилцэн явах уу? Хэрэмэт батусуу. Тэр тийм ээ. Сэнгэмдүү би асрамжлана. Маргааш юу болохыг хэн таана? Алдвай монхос. Наймны хөгсөс саврагбаатар үг хэлцүүгээ хэмээн илжээ. Орол. За. Эртний язгуурт хаан таныг бишрэн. Наймын хэрэг хоёр улс хязээний айл сахалт хаяа хатгаж явсныг та юу сандах вэ? Чи тэгээ юу гэх гэв? Маргааш дайтна. Хэн ялахыг тэнгэр мэдэх боловч Тэмүжин та хоёр хүч авсарч өчүүхэн намайг хяарцагч магад. Таныг насны элдэнд мөхөхийн цагт Хэрээд улсыг хэн захирах вэ? Миний хүү сэнгүм захирна. Үгүй болов за хэмээн би эмээн. Өнөө их гүрний 9 хөлт цагаан тугийг Тэмүжин тахидгийг та юу гэж болгоод гисэн бол? Хя дуржгны сүлд хойно арга байж юу? Тэнгэр уулнаас гуйлын улс хүртэл урт газрыг захирсан Өнөө их улсын хаан Модун тийм сүлдтэй байсан гэдэг. 9 хөл гэдэг 9 их аймгийг хураад захирна гэсэн үг. 9 аймаг гэдэг чинь бид бус уу? Тэмүжингийн хатганд одоо энэ 9 аймгаас олонх нь орж хад байгааг та юу гэж болгоно? Есүхэватара. Миний эртний анд. Тангад газраас модоо барьж ирэхэд мэн Тэмүжин хүү өөд нөргөж өндөлгөн суулгасны ачийг мартаж
Түүний өдөөс мисвэрэн босох гэж юу? Анд болоцсон бүхэл. Хэвэл нэг дүүнрэн хороож явсан цаг биштэй танд. Хрээдийн голомтыг өмөрчилсөн. Хрээдийн голомтыг одоо л өмөрлөлтэй. Тэмүжин татарыг хавсартараад танд юу өгв? Олзыг бидэнд өгсөн. Алтан мөнгөөр хрээдэг захихгүй штэ. Өглөө андам цуцаа халбан яваад үдшин тануулч мэд ми самцлан очих гэж юу? Хүүсэнгэмчин танаас түлхүү бодолтой хүн байна. Би түүнтэй уулзаж ярилцсан билээ. Маргаруул таамаа барих болно. Болгоно бидтэй та. Харуул. Сэнгүмийг дууд. Чи унтаж байв уу? Бидний аим Эрдэнэ 94 байхад унтаж чадна гэж юу? Хөгсөө сабрахтай. Уулзаа юу? Тэр надтай уулзсан. Чи тэгээ юу гэж хэлв? Хаан эцэг минь. Би таны харлагныг гайхаж байна. Тэмүжин эцэг өвгдийн голомтон дээр өргөөнийхөө шавыг тавьж байхад та түүнтэй ах дүүс боллоо гэж мунхарцсан. Та эс болгоовоос нар гарахад бид амаа барих болно. Цагаан шонхорш үзүүдэндээ үзүү. Үзлээ. Цагаан шонхорш үзүү. Үзлээ. Өнөөдрийн салхи баруун хойноос байх нэ. Энэ жилийн салхи нар дагаж эргээд байгаа юм. Үд болоход хоошоо гарах биз. Өгсөө савар биднийг отон хүлээсэн хүн яавч зүгээр суугаагүй. Бид эхлээд салхисрын дайрвал морилын амьсгаа уужим цэрэг ирсэн хиймэр сэргэлэн очих нь магадтул урдж салхийг эзлэе. Хож дуусах хэмээн тойр гэцэгт айлтах. Наймныхан салхи эзэлсэн байвал хэрхэх билээ. Сууралдах мэт болоод шантрах мэт өгсцогдох. Эсвэгөөс хавир гатган орох. Үгүй бол бос. Эхлээд ширүүн зогж зоригийг нь шантлах. Хаанта өршөө. Тойрол хаан зүгтөж. Юу? Цэрэг орхиод уу? Моорн дээр гал түлж бидний нүдийг хуураад зайлан отжээ.
морь. Хааны морь. Эднийг байсны аманд орхих өөртөө зайлан оджээ. Үнс мэд хийс гэхнэ. Зэлэм тэд хаашаа одож бүрийн мэдээ. Ихэзэнтэй болгооно. Ван хаан төгсөө саврахтай эм хөвгүүдтэй булаагдав. Дөрвөн хүлэг баатраа ирүүлж аварч өгнөх хэмээсэн байна. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гихч болчтой. Боос зэлэм мохсай. Сүвэд та дөрөв очиж 8-нд булаагдсан эм хөвгүүд эд хөрөнгө албат иргэдийг авч өг. Яагаад ичгүй хөрөнгөд яв? Баядагт ирснийг та мартаа юу? Нөхөрлөх дайсгнахын сэтгэлийн савлыг ачлавал дайсгнах сэтгэлийг гээж нөхөрлөхөөр ирэх болсон. Цэргүүдээс ямарыг авч явах нь өөрсдөө мэд. Амар сайн байна уу? Эндээ амархан сайн уу? Дэшэм. Амар байна уу? Амар байна уу? Амар байна. Та бүхэн сайхан тусч байна уу? Сайхан тусч. Зөв. Сайхан гэж. Тойрол хаан чавар бэхийг өгье. Ирж багалзуур идэх хэмээжээ. Тэгээд би ураг барилтыг сэтгээд зүч хөвөнөө дагуулад явж байна. Эсвэхээс чинь чамайг дайсснийхээс апиргэж намайг явуулсныг би одоо устал мартдаггүй. Хортодтой холооргүй буй. Тойрол та нарын явдлыг хөхөч хөө надад ярьсан. Чавар бих хоржин бих хоёроо өгч явуулсан
Амраг дээрээ давхар амраг бололцгийг хэд дургуутсан атлаа. Одоогийн нийт багал зур идгэж өөрийнх нь нэгэлж ихтэй. Хойр мохон Жамох Сэнгүм хоёр найрсан наадам хийсэн гинвэлээ. Энэний учир байна. Хөөн чи болгоомжлол яас. Тэмүүжээ, чи хаашаа явчих вэ? Энийг хардаа. Хөөн. Аавчин татарт хорлогдчихэ. Мосан татаруудыг энийг нэргэл. Гэрэнэргүй юм бол гэрэнэргүй. Тэгэж болтгүй. Тэгэж болтгүй. Тэгэж болтгүй. Тойрол хаан очиж улсынхаа жолоог барьж чадах юм болж. Сэнгүм түүний толгойг эргүүлж эцгийн амьтад эзэн суухыг санаарахдаг бүрчгэнтэй. Чоноор анарагчаар Жамуухан тэдний дондор сүүхийлээд гүйж буйж учиртай. Би та нарт хэлээгүй юу? Та нарын барьж явъя гэсэн санааг тааж мэдээд багал зур хэдийг их ч нэрсэнгүй. Ам хэлэн дээрэн аав хөвөн гих боловч авир санаа нь өөр шүү Тэмүүжний. Та нар тэрэнд битгий итэг. Та хоёр шиг ийшнийг холбирч тийшнийг гуйдаг халирхаа улсад итгэж болно гэж юу? Нэг харахад буцаа дахиж явах юм биш үү? Тэмүүжний аашигт амгахаг болж алтан ургийн биднийг хоморлон алгаас буцахгүй болсон. Бид тэрнээс салан Жамуух чамайг дүсгээр ирцгэлээ. Зүү хаашаа бол учих тийшээ. Өлөмхийн өнчин хүүдийн ахыг алж дүүгийн дүүжилж өгье бид. Тэгсвэ. Сэнгүм. Жисонс. Бид үнэхээр Тэмүүжний гарын барьж хөлийг хүлж чадамгүй. Харин чи хаан эцэгтэн очиж учрын тунгаан хэлэх үз. Ван хаан Тэмүүжинд сайн тул сэтгэлийн эргүүлэх хэрэгтэй. Бидний санаа нийлнэ гэдэг тун тустай юм бол хаан эцэгт олон удаа сануулan хэлдэг үлээ. Энэ удаа миний үгийг дагна биз. Хол болох хүчрэх нөхөр гараад ирэх юм бол Тэмүүжнээс тэр салах болно. Арга суугчилж Тэмүүжний улсыг улаан эзлэе. Тэгдүгэ эзлэе. Та Тэмүүжнийг
хэн болохыг мэддэг. 8-ны хөгсөө саварга Баядргийн гол дээр байлтахаар ухтан хүлээж байснаа. Биднийг шүн одмогцсон. Тэмүүжний араас нэхэлгүй. Яагаад биднийг мөрдөн нэгсэн гэж бодно? Тэмүүжийн хөвөнд тийм муу сэтгэж яаж болох вэ? Бид тэрний ачаар өдий зэрэгтэй явав шүү. Жамуух яах? Хэзээний тэнэмэл чалчаа хүн. Эми үг хэлж байна тэр. Амьд хүн ам хэлээрээ хэлж байхад аав та яагаад итгэхгүй? Чавар бихийг өгсөнгүй хэмээн хөмбөхий зуужгүйг алтан хучирнаар үдсэн байна. Хаангч таныг эдэн цацаж махан тахвал таны зовж хураасан улс зүдэж байгуулсан төрийг бидэнд мэдүүлэхгүй болвол хэрхэх. Тэмүүжийн хөвөнтэй би эцэг хөвөн болсон бэлээ. Цус нэг дөр хөвөнийн яаж хөнөөж болох вэ? Тэгвэл та харж ухас буйрыг хаан эцгийнхээ улсыг тэмүүжин хөвөнд өг. Би таны хүн биш байж хэмэвас. Та нар хэн өөрсдөө мэддэггүй. Толгоогоо шаах цаг ирэх үед миний сүйдэрч үгүй болсон байх вэ? Үнийг чамд хэлчихсэн юм. Таял! Би хэдэн дээрх зүйлэн бодлоо. Ямогч Тэмүүжний арга залыг эрхвиш гадарлах хүн. Миний их цэргийг зассан байл. За. Эртний хэрээд улсын цэргийг жадрааны жинжин толгойлдог нь юу вэ? Их хуулин зорьсон үед санаа хоёрдох шиг муу юм уу? Хэрээдийн цэрэг дотор миний Түмэн Баатар яваа. Тэрийгээ би мэдсэн ч болно үз. Цэнгөмдөө сэтгэл бүү зов. Салаа үзүүртэй үг. Үе. Тэ басал ажиг буу ярьж ямуу хандыг гомдолоод. Эдэн амс илүүлсэн ямуу арай өөрийг сэтгэж байлдана гэж би бодож байсан. Эрийг уус, далайг буу янд гэдгийг. Мөндөр хурч бууй. Тэндэн цэргэн засаж хоноод маргааш өглөө нь Тэмүүжнийг өлөн шээсэн дээр нь дарамсан уу? Миний санах чиний ярих хоёр өргөлд зөрөх болж таа. Энч муу ярилж байгаа үз. Дүү чиний цэргээ удирдна гэдэг Түмэн зөв. Би баруун хөндөд хоногсон. Тэмүүжин бидний хоёр тасарсныг мэдэхгүй. Дундуур орж ирэх нь лавтай. Тэгэхээр хоёр жигүүрээс нь хамж дайдий. Том мэрэгэн арга. Тэмүүжин бидний дундуур гарах чихтэй ирж явна гэж толгойн туршуул сая мэдэгдсэн. Өглөө дахиад өгмөгц. Хамаргалан дай. Санснаар болог. Хаанта арай их явчихж байгаа юм биш үү? Цэнгөмөөс хэд голчих болоо.
Маргааш руу юм болоо зэ. Тэмүүчнээс галаа нуух хэрэгтэй. Нарийн ядгаар гарч ирсэн цэрэг бидний галыг үзэж таарна. Тийм болохоор бид тэр хөтлийн ард буй. Тэнд уудам хүндээ буй. Бид элбэг багтан. Зүү хаашаа өчиг тийшээ. Хаанта толгой харуул дэрж үү? Хаанта Мондрын өвөлт их гал гарч байна. Хэдүүлээ үг хэлэлцсэн байна. Тэр лав Жамух Ван хаан нарын цэрэг байж таар. Энэ удаа бид улс гэрээ алдаж болцсохгүй. Тэгэд олвол Жамух нэг гарт нь алтан хүчрээр нөгөө гарт нь яваа. Уул нь өнгөрч буугаад араас нь орчихвол зүгээр болов. Би арай өөрийг сэтгэнэ. Бид мордоо барилан гал гаргахгүй, чимээж гаргахгүй. Тэгээд шүн дөлөөр гинт дайрвал яасан юм? Олноос олон. Цөөнөөс цөөн гарцгана. Хаантаа цэрэг ирсийг дүр амраая. Тэгье. Уудлаа! Тэнгэр биднийг ивэг. Тэнгэр биднийг ивэ. Би Бурхан Жамух хэлж намайг Чингис хаанд авах гэж. Сүгдэж. Өршөө саяах. Та нарын хэн Чингис хаан бэ? Би хэнд айлтгалаа өчхөө. Хэнэн ч байж болно. Үгээ хэлэх түн. Бурхан Жамух танд мэхий яслав. Ван хаан намайг цэргэн авч захиргал. Үүнээс үзвэл өчүүхэн ирээжээ. Цэргүүдээ өөрөө захирч үл чадна. Анд минь чи буу. Хатууч. Би өөрийн цэргийг авч Ван хаанаас салан муу өндрийн баруун суганд буу гэж хэлвэлээ. Эх хаантан өршөө саяах. Бурхан Жамухад би ямар үг авч очих вэ? Хэлэх үгийг би өөрийн биеэр авчичнаа. Тэмүүжин анд юунд ирэх цагаа их сэлнэ. Мэдсэн ба. Хэр олон зэрэг байна. Мэдхий аргагүй. Тэд дөнгөж бууж байгаа бололтой. Хав харанхуй далаан часаагаагүй байсан. Монголын ихэнх нь энд байгаа юм чинь тэрэнд юуныхын цэрэг баг. Манай их цэргийн өмнө тэд хонхи таасамт болно. Нар дөнгөж гарууд Ван хааныг орхиж Тэмүүжин андад өсөссөн нэгэн гмийг цагаатгасан. Та юу айлтна вэ? Тэмүүжин хавсран дайтыг гисэн босуу. Юу болов? Ах дүү мэд анд бололцсон атлаа. Хортмоогоо адил хар санаа өвөрлөн дөөрч явжээ би. Хөх Монгол Тэмүүжнээс өөр хаан болох өвөн заяахгүй. Хэрхийг та нар өөрснөө мэддэг бай. Жамух чи юу ярина вэ? Бид чамд өчөөгч бүр хаанд өргөмжилсэн. Гэтэл чи биднийг хоёр чанарын дунд хаяа өөрөө зайлах гэдэг чинь юу? Тэмүүжин андыг та нар хаанд өргөсөн босуу.
Дараа нь надад 3 тэрсэлт ирсэн. Одоо хизээ надаас уран тэрслэх юм бэлээ. Би яаж мэдэх вэ? Та нар ястаа цагааны үз цайж харыг үзэж харалдаг. Хар ирээ могойнууд. Энэ хоёрыг барьж хүч. Аваад яв. Яаж ийна? Хаалтан. Сүйд боллоо. Тэмүүлсий зэрэг дайж. Чи сохор юм уу гарч явсан юм? Ангицэг. Моринд морд. Бидний араас дайс нь ихж явна. Хөөмөн. Би явж чадахгүй. Намайг арх ингээд хэрэг дус мохлоо. Мөхөх гэж. Та тэр моринд морд. Хөөмөн. Миний үгийг эцсийн удаа нэг сонс. Миний хэрэг дусыг хэн мөхөв? Хөнч. Таны тусаан уулзаж ураг барилдсан Тэмүүжин хөвөн тань соноов. Үгүй. Миний хүсэг. Миний хөвөн ялах сэнгэм чимөхөө. Үнийг үеийн үед мэдүүлэхээр Вичич. Чаланцолж. Үлдээсэн. Танчнаад. Тимур. Заяасангүй. Эцэг тэнгэр талив хэрэдус мөхтөө
Би Ван Торл байна. Юу вэ? Би Ван хаан Торл байна. Ван Торл байна. Тэнгэр минь намайг өршөө. Намайг Үгүй ирж явал. Сүвэдэ чи над үдээ яаж гав? Ядрааны Тэлэгэ Баатар амиараа солиод авчихлаа. Ах туу улсвэда. Амар мэд морилж явна уу? Амархан морилж явна уу? Ургаас урвж төр тэрсэлсэн алтан хүчир нарыг та нар юу гэж болгоно уу? Ирэх биш. Худалдааны удам Хавал хааны үр сад учир амийн хэлтрүүл зохилдоо. Дүү чи өөрсдөс насуу. Бурхан алдуунд өргөсөн үгээд мартаагүй биз. Та хоёр Тэмүүжин ахыг хаанд өргөж алтан бус барихтаа өгсөн тангараа мартаа юу? Мартаагүй. Мартаагүй гинэ. Давтах тун. Хаа Тэмүүж. Та нар мартсан бос уу? Эднэр мартчаа. Тэгвэл би сануулсгаа. Хаан Тэмүүжин чиний хатуу зарилгийг хайх хэрэггүй явбал хамаг имийг хаман авч хар толгой хэрэг хаях түн. Өрсөө хаан Тэмүүж. Өрсөө. Эрт цаг чи бид хоёр найрамдаж үл мартагдах уг хэлэлцсэн. Хаач өдөр их санаа санаж хаан анд чамаас хагдсан билээ. Идүг андмын чи сойрхож эвлэр нөхцөй гэлээ. Нөхцөх үед нь би нөхцсөнгүй. Тэмүүжин анд чи Түмэн олныг төвшин болгож төр их улсын хаан болсон байж дэмий надаар юу хийн? Андам чи сойрх. Амийн утгах танилцуул. Алгын чинээ улаан зүрхэм намарч сая жаргах болов уу? Хүний аймыг бүрлэгхэд хүнтэй шалтгаан хэрэгтэй. Монгол аймгийг нэгэн жолоонд хураан ядан явахын цаг жамуу ханд чи. Ван хаан нялх сэнгэн бид гурвын донд яс хайж. Эвийг эвдэж цусыг асгаруулсан. Одоо хоёул нөхөрлийг үгүй хэлээ.
амич нь хайрлах авч аргагүй төхөрлөө. Тэнгэр ухсаад хүний ясаар цус гарахгүй нөхчүүч шаллий чинь онглох. толгойтныг бүхийдэж таагтныг сохируулж улс Монголыг нэгэн чулуунаар бол би өр хүүхдөөс ч өрөнгөр толгойл өлөө ээж минь л боллоо. Анд нөхд минь хаа байна? Чи өөрөө зарим нь хөнөөж зарим нь өөрийгөө хөнөө. Амг царгийг минь шалган хурцлагч жамоханд минь хаа байна? Одоо би хинээс юм бэ? Амг зүрхийн минь хэн хурцлана? Орд залуунаас минь хатгалт хийлд урсгах тусан дунд өнгөрөв. Би хүнийг жаргаасан гэж юу? Хэзээ хэнийг? Өтөл настай ээжийг өрзөөлөн бүртөг Юсүг өөрөө би хэрхэн жаргав? Жаргасан гэж юу? Тэнгэр ивэсэн их хаан танд мэрэгдийн дайр усан найр тавьж ивэлдэ багтаа нүх хэмээн иржээ. Тэр найрамдахын тэмдэг болгож өөрийнхөө охиныг танд авчирчээ. Чамайг хэн гэдэг вэ? Хулан. Чи миний өмнө ирэх тун. Хулан гинэ. Чи үнэхээр талын салхи шиг эрх дураар өссөн
Тулангийн унгыг надад санагдуулав. Юунд ингэтлээ айна вэ? Үстэл би аратан биш хүн байгаа үстэй. Тийм байна.